За архим үзэгч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Монголын үндэсний олон нийт радио телевиз MNB Спорт цуг спортын онцлог зочин нэвтрүүлгийнхээ ээлжийн дугаарыг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За Дэрэн цом 2018 футзалын аврах шалгаруулах тэмцээн рекламогт зохион байгуулагдах гэж байгаа. Одоо энэ тэмцээнтэй холбогдуулж бид энэ өдрийн зочноо студидтэй уран ирүүллээ. За ингээд зочдоо танилцуулъя. Дэрэн клубын захирал Мөнх Чулуун, за Дэрэн клубын дасгалжуулагч бүгд найрамдах сэр болсон иргэн Оёслав Бралусич нар өнөөдөр бол бидэнтэй ярилцсанаа. За та бүхэндээ ирсэн баярлалаа. Өнөөдрийн мэнд хүргэе. За Дэрэн цомын аврах шалгаруулах тэмцээн 9 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. За тэгээд Монгол улсад бас энэ футзалын спорт, төлөвлөмгийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хөнөмөр оруулж байгаа. За тэгээд 9 жилийн хугацаанд энэ тэмцээнийг зохион байгуулна гэдэг бол өсрийн үйл өмгчөд маш олноор төрөн гарч, за маш олон хүүхд залуучуудын ур чадвар энэ тэмцээнд холбогдож нэмэгдсэн болов уу гэж боддог. За тэгээд тэмцээний талаар, энэ жилийн тэмцээний талаар ярилцъя. За энэ жилийн тэмцээн бол одоо 9 дахь удаага зохион байгуулагдах чинь. Тэгээд одоо багуудын оролцох Орсын албаны улсаас 18 баг, бүгд найрамдах Хятад улсаас 2 баг, Монголоос 28 баг, ингээд нийт 48 багийн одоо бүрэлдэхүүнтэйгээр одоо энэ тэмцээн эхлэх гэж байна. Тэгээд тэмцээн маань буян тухай спортын ордон болон Монголын хөлбөмбөгийн албаны спорт заланд одоо зэрэг явагдана. Тэгээд 6 өдрийн турш одоо хүүхдүүд маань тоглож аварга шалгаруулна. Тэмцээний маань цар хүрээ бол одоо жил ирсэн мууг нь өсөж байгаа. Энэ жил бол одоо анх удаага гаднаас 20 баг орно гэдэг бол одоо манай тэмцээний одоо өмнө нь бол ийм олон баг орж байгаагүй тий. Тэгээд одоо бас нэг рекорд тогтоож байгаа ийм үйл явдал болж байна. Дээр нь одоо маш олон багуудад бас оролцох хүсэлтэй байсан. Гэвч одоо нөгөө байнгын тогтмол бэлтгэл сургалт хийж байгаа Монгол багуудаа бид нар бас урилгаар оролцуулж байсан болохоор бас одоо багуудын тоо бол бас 28 хязгаартай байгаа. За тэмцээн бол 10 сарын 30-наас 11 сарын 4-ний өдрүүдэд буян тухай спортын ордонд болон Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд үргэлжлээ явагдана. За Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа тэмцээнүүд за гэхэд бол мэдээж өөр тийм ээ. Одоо улсын хэмжээнд олон багууд ордог. За клубээс зохион байгуулж байгаа тэмцээн гэхэд бол бас үнэхээр олон тоо. Анх одоо тэмцээн зохион байгуулагдаж их үед бас ямар вэ? Анх яагаад энэ тэмцээнийг зохион байгуулж ив? Бас тэр санаачлагаас эхлээд байлээ. Бас ярих гэж бодож байна. Тэгээд анх бол 2010 онд анх зохион байгуулагдсан байдаг. Тэгээд тэр үед бол бас хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн бол маш ховор байсан. Тэгээд хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн бол одоо бас ялангуяа чанартай тэмцээнүүдийг бол одоо маш их олноор зохион байгуулж ийж Монголын хөлбөмбөг бол бас цаашдаа хөгжинэ. Одоо Дуулиан 2020 бол өөрийнхөө бас үүргийгөө сайн гүйцэтгэж байгаа гэж үзэж байгаа. Гэхдээ бид нар бас дахиад цаашаага бага одоо энэ тэмцээнүүдийн чанарыг өсгөж бас олон улсын тэмцээн болгож олон гадны одоо сайн багуудыг өөрж тэд нартай бас одоо арга барилаа солилцож бас багш тамирчид хоорондоо найз нөхөд болж бас одоо нөхөрсөг харьцаа тогтоох эдгээр гэсэн бас тэмцээн маань олон зорилготой л доо. Тэгээд тэр зорилгодоо бас хүрэхийн тулд бас энэ тэмцээнүүдийг зохиож байгаа. Тэгээд энэ тэмцээн маань бас манай Монголын одоо өвөл одоо ингэж болж байна. Тэгээд футзалын анхны одоо тэмцээн болж байгаараа бас болдгоороо бас онцлогтой. Тий. Одоо ингэж футзалын улирал маань ингэ эхэлж байна. Тий. За футзалын улирлыг нээж байгаа тэмцээн. Нээж байгаа. Тийм ээ. За мөн өнөөдөр студиудаа Дэрэн клубын дасгалжуулагч Оёслав Бралусич ирсэн байгаа. За танаас бас асуух асуулт гэвэл футзалын одоо энэ Дэрэн цомын аврах шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсанаар бас өсвөрийн хүүхдүүдийн ялангуяа Монгол хүүхдүүдийн одоо заалны хөлбөмбөгийн ур чадвараас хэрхэн дэвшилж байна вэ? Энэ талаар ярихгүй юу? About the important of this tournament. Хүүхдүүдийн хөлбөмбөгийн ур чадвар дэвшилэхэд ер нь Монголын өсвөрийн хөлбөмбөгчдийн хөгжилд энэ тэмцээн чухал ач холбогдолтой. Монгол хүүхдүүдийн хувьд гадны орнуудын тэр дундаа футзалын спорт өндөр түвшинд хөгжсөн Оросын холбооны улсын багуудтай тоглож нэг тэмцээнд өрсөлдөнө гэдэг бол сайхан боломж юм. Манай Дэрэн клубын өсвөрийн тамирчдын хувьд бол маш олон удаа олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан. Гадны олон орнуудыг үзэж, хөлбөмбөгийн соёл уламжлал, ард иргэдийнх нь ойлголт гээд их олон зүйлтэй танилцж явдаг учраас Монголдо бол харьцангуй туршлагатай та орно. Багаасаа олон улсын тоглолтод оролцох нь хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар, багийн тоглолтын ур чадвараас гадна цаашдын зорилгыг тодорхой болгож, нүдийг нээж ойлголтыг нь сайжруулдаг юм. Харин бусад хүүхдүүдийн хувьд бол өөрөө бага насны ангиллын тамирчид тэр болгон олон улсын тэмцээнд яваад байж чадахгүй. Үүний ач холбогдлыг нь ч хүмүүс төдийлөн сайн ойлгодоггүй юм.
Дээрээс нь багийн спорт учраас олон хүн явна зардал их гардаг. Тиймээс дэрэн цом тэмцээн гадны тамирчдыг Монголд авчирч өсвөрийн хөлбөмбөгчдөд гадны багуудтай тоглох боломжийг гаргаж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой. Ер нь бол ганцхолжуулагчийн хувьд Монгол улсад багагүй хугацаанд ажиллаж байна. Тэгээд дэрэн клубын одоо тамирчдыг дээд лигийн тэмцээнд бол 4 дахь жилдээ ингэж удирдах байгаа. Тэдгээр тамирчдыг одоо баг багаас нь их дасгалж явсан. Ер нь Монгол хүүхдүүдтэй ажиллахад онцлог нь юу гэдэг вэ? Монгол хүүхдүүдийн бас одоо юм сурах, хүлээж авах чадвар энэ одоо талаар. Good question and I said you. Сайхан асуулт байна. Би танд хэлж байсан. Энэ тэмцээнд оролцсон монгол хүүхдүүд урд хойд 2 хөрш орны тамирчидтай тоглох боломж гардаг нь гол давуу тал юм. Одоо манай дэрэн клубын үндсэн багт дээд лигийн тэмцээнд тоглож байгаа 17, 18 тамирчин дэрэн клубт багаасаа хичээллэж бэлтгэгдсэн. Тэд бүгд л өсвөр насндаа дэрэн цом олон улсын тэмцээнд тоглож байсан. Дэрэн цом тэмцээн хүүхдүүдийн жилбэр хүлээдэг чухал тэмцээн болсон. Футзалын олон улсын тэмцээн гэдэг бага насны тамирчдад маш их ач холбогдолтой. Яагаад гэвэл футзалын 4 эсрэг 4, 3 эсрэг 3 гэсэн тактикийн тоглолтуудыг гадаад талбайд ч маш их хийх ёстой байдаг. Тэгэхээр хүүхдүүдэд футзалын спортын энэ онцлог бас нэгэн давуу талыг бүрдүүлж чухал зорилгооттой нийцэж байдаг. Футзалаар сайжирсан хүүхдүүд гадаад талбайдаач давуу талаа хэрэгжүүлж чаддаг шүү дээ. Хүүхдүүд багаасаа олон улсын чанартай тэмцээнд оролцоно гэдэг маш олон давуу талтай. Тэд өөрсдийнхөө ур чадвар дэвшинг хаана яваагаа мэдэж авна. Гадны тамирчдын арга барил давуу чанаруудыг нүдэрээ үзэж түүнийх нь эсрэг тоглоход олон зүйлийг сурч мэднэ. Ялангуяа өөрийн улстай буюу Улаанбаатар хотод олон улсын тэмцээн зохиогдох болохоор Монголын олон багийн тамирчид, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс зэрэг орнуудын тамирчдаас суралцах, шинэ соргог зүйлсийг мэдэж авах боломж илүү гардаг. And after to input in the big pit and big football. Дэрэн клубын баг тамирчдын хувьд мэдээж дэрэн цом тэмцээнд бол өөрөөсөө маш ариун амжилттай оролцож ирсэн. За энэ жил бол дэрэн цомын тэмцээн 9 хүртэлх хамгийн бага насны ангил бол 9 хүртэлх, тэгээ 11 хүртэлх, 13 хүртэлх, 15 хүртэлх, 17 хүртэлх гэсэн 5 насны ангилд байгаа. Энэ 5 насны ангил дэрэн клубээс хэдэн баг орж байна. За баг тамирчид бол одоо дэрэн клубын тамирчид бол өнгөрсөн жилүүдэд дандаа тэргүүлэх амжилтыг бас үзүүлдэг байсан шүү дээ өөрийнх нь нэрмж тэмцээнд. За энэ жил бол бас 5 насны ангилдаа бол бүгдэнд нь манайхаас баг орно. Тэгээд баг 3 наснд нь бас нэг 2 дугаар баг гэж бас орж байгаа. Ер нь бол яг энэ тэмцээнд бол баг авраг болох нь бол бас яг манай тэмцээний зорилгын тавт байгаа л да. Тий. Эхлээд бол хөлбөмбөгийн хүүхдэд хөлбөмбөгийг сурчлах, ялангуяа тэгээд эрүүл амьдрах, хөвшил суулгах, бас нэг одоо ур чадвартай тоглогчдыг тодруулах гэдэг ч юм уу манай зорилго. Тэгээд гадаад дотоодын бас дасгалжуулагч хооронд болон тоглогчдын хооронд нь найрсаг нөхөрсөг харьцааг хөгжүүлэх гэсэн ингээд хэд хэдэн зорилго байгаа. Тэрний 6-ад нь бол авраг тодруулахаар байгаа. Энэ хүүхдийн хөлбөмбөгтөл ер нь бол сайн зөв заах нь чухал болохоос яг авраг болох нь бол бас яг нэг номер тавьдгүү. Тэгээд энэ онцлогийг бас бид нар бас тэмцээндээ бас орж байгаа. Тэгээд мэдээж бас тэмцээн болж байгаа юм шиг бас болон төрүүлхийг бодно. Гэхдээ ер нь бол энэ үед нь бол бид нар яг тэр шудраг тоглох, тэр fair play-ийн дүрм зарчмуудыг барих, талбай дээр болон талбайн гадна гэсэн ийм талаар нь илүү хүүхдэд төлөмгийг бас ойлгуулах талаас нь бас бид нар арга хэмжээ авч байгаа. Амжилтаас өрчилж үзэх бас зүйлсүүд байна шүү дээ, тийм ээ. За өнгөрсөн жилүүдэд харж байхад бол бас Оросын холбооны улсын багууд бол дэрэн цом тэмцээнд их ирж оролцдог. Олон хотоос багууд ирдэг. За энэ жил бол одоо 18 баг ирэх нэ. За ер нь харж байхад айл хотын багууд бас илүү сайн амжилтыг дэрэн цом тэмцээнд үзүүлж ер нь бас Оросын холбооноос бол энэ футзалын спортоор дэлхийд тэргүүлэх амжилтыг үзүүлэгч Европт бие улсуудын нэг шүү дээ. За ер нь бол Оросын холбооны улсаас бол хамгийн том амжилтыг ер нь үзүүлдэг нь бол жил болго үзүүлдэг нь бол Динамо Иркутск гэдэг. Тэгээд Иркутск бол бас хөлбөмбөгийн Сибирьдээ бас хөлбөмбөгийн том одоо нэг сургуультай газар гэж үзэж байгаа. Ягаад гэвэл саяны одоо Оросын холбооны улсаас нь дэлхийн аварга шалралт тэмцээнд бол одоо Иркутскийн гаралтай 3 тоглогч байлаа шүү дээ. Одоо бүр мундаг тоглосон нөгөө Зобнин байна тий. Тэгээд тэр Глашаков өшөө бас нөгөө Ешинка гэдэг байна. За манай улаан үдээс бас гаралтай Гранат гэж байна тий. Тэгэхээр бас манай энэ хажууд талын одоо хөрш бүс нутагт бол бас хөлбөмбөг бас хөгжсөн. Тийм болохоор тэндээс бас бид нар тоглогчдыг ирүүлэх дуртай байдаг. Тэгээд
Энэ бол харьцангуй одоо бага зардлаар бас олон гадаадын багийг Монгол хүүхдүүдийн эсрэг тоглуулж байгаагаараа бас энэ тэмцээний ач холбогдол байгаа. Тэгээд Ангарскийн баг байна. Ангарскийн багт бол бас сайн тоглодог залуучууд байдаг. Тэд нар нь бас том одоо Оросын Премьер лигийн баг бид нар тоглож байсан. Энэ жил манад нэг ирсэн Легионер Зорин гэдэг байсан. Тэр бол Краснодараас одоо ирсэн. Тэгээд өшөө бас амжилт гаргадаг улаан удын багууд байна. Сайн багууд орж ирж байна. Силинга, Лидер Галиадор гэдэг. Тэгээд энэ жилээс Динамо Читагаас ирж байна. Читвэл бас хөлбөмбөг мундаг хөгжсөн. Бас өөрийн школтой бас нэг өрмөц. Тэр бас газраас ирж байна. Тэгээ хамгийн хол нь бол манад одоо Железногорск гэдэг Братский хажуухнаас ирж байна. Тэр бол одоо эрхүүд ирэх гэж 24 цаг галт хэрэгээр ирээд дахиад эрхүүгээс наашаа явж байна. Тэгэхээр хамгийн холоос зорж ирж байгаа. Ааха. За тэгээд дээрэс нь бүгд нарамд хятад дуусаас бол одоо хоёр баг Дэрэн цомын тэмцээнд оролцолдно. За энэ хоёр багаас гадна заас өөр улс орнууд руу хоёр улсаас хоёр хөшөөс гадна өөр улс орнууд руу та бүхэн бас холбогдов. Дараа жилүүдэд одоо гурван улсаас гадна дахиад ч олон орны тамирчид ирэх боломж олцоо байгаа болоо гэж бодож шүү дээ. За ер нь бол яг тэмцээн маань өсөж байгаа тий. Тэгээд бас бидний хүсэлж гисэн бас ороосай гэж бодож байгаа. Тэгээд бас яг цаг хугацааны хувьд болохоор бас бусад багуудад бас яг энэ үеийн бас яг таардаг. Бидний хувьд бол яг хүүхдүүдийн намрын амралт таардаг. Яг Оросын холбооны улс болон Монголд бол яг амралт таардаг. Хятад ирэх хүүхдүүдэд ч гэсэн бас жоохон хүндрэл учирдаг. Ягаад гэвэл хичээлээ таслах болдог. Тэгээд бас их хол газраас бол багууд ирж чаддаг. Тий. За сая бид Оросын багуудын талаар ярьсан. Оросын багууд бол сайхан аргагүй хүчтэй багууд ирдэг. Ур чадрын хувьд, биеийн хүчний хувьд, нурууны хувьд. Тэгээд тасгалжуулагч маань энэ тал дээр бас ямар бодолтой байна. Одоо хүүхдүүд бол тэмцээний өмнө бас энэ ярилцлагыг маш ихээр үзэж байгаа гэж бодож байна. Тэгээд Оросын багуудын эсрэг бас Монгол хүүхдүүдийн бие бэлтэр ямар байдаг юм бол тий? Бас тактик нь ямар байж тоглох уу? Тэр хүүхдүүдийг одоо яг хувийн тоглолтын дээр хэрхэн хамгаалах хэвээр. Russia teams for us is important because Оросын холбооны улсын тамирчид өндөр түвшинд бэлтгэгдсэн байдаг. Монголын лигтч дээр Оросын тоглогчдын эсрэг Монгол тоглогчид тиймч хангалттай хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж чаддаггүй. Сүүлийн 3-4 жилийн ажиглалтаар Монгол хүүхдүүд бага насндаа буюу 9 хүртэл 11 хүртэлх насны ангиллалтаа Орос хүүхдийн эсрэг тоглохдоо ихэнхдээ л хождог. Маш сайн тоглодгоо. Харин томроод ирэхээр өөрөөр хэлбэл 15 хүртэлх 17 хүртэлх насны ангиллалд багтдаг болоод ирэхээр Орос хүүхдүүд хожих нь элбэг болоод ирдэг юм. Энэ нь бидэнд бас энэгийн чухал өөрчлөлт, дэвшил хэрэгтэй гэдгийг хэлж байгаагийн илрэл юм болов уу? Цаашид хүүхдүүдтэй яаж ажиллах талаараа бодох хэрэгтэй байхаа. Монгол хүүхдүүд бие физиологийн өгөгдөл сайн, авьяастай. Гараанаас харахтаа л түрүүнд нь явах боломжтой гэсэн үг. Гагцхүү түүнийг нь хэрхэн хөгжүүлэн дэвшүүлж, цаашлаад хэрхэн ашиглах нь чухал асуудал юм. Тактикийн хувьд бол бид мэдээж өөрсдийнхөө үндсэн тактик, клубийнхээ философи алдалгүй тоглоно. Эсрэг талд Оросын, аль эсвэл Европын өөр ямар нэг орны баг байх нь хамаагүй. play and generally what we do. Энэ жилийн бас Дэрэн цомын тэмцээнийг зохион байгуулахад маш олон хүмүүс бас хамтарч ажиллаж байгаа хаа. Дэрэн цомын бас ерөн зохион байгуулалтын ажиллагаа ерөн хэдэн сарын өмнөөс эхлэв. Бас энэ яалтчгүй олон өдөр үргэлжилдэг, олон баг ирдэг. Гадаад харилцаа шаардлагатай том тэмцээнүүд бол зохион байгуулалт бас нэлээд бас нүсэр ажил болж байгаа. Энэ жилийн тэмцээнээс онцлогуудын талаар таарахгүй. За тэгээд тэмцээн маань бол одоо ингээ олон жил болж байгаа гэдэг рүү ярьсан тий. Тэгээд бидний дараа жилийн тэмцээн ч гэсэн нөгөө календар нь бол шууд гарчдаг тий. Тэгээд яг 11 сарын эхний 7 хоногт финал нь болдог. Тийм болохоор бол төлөвлөхөд бол цаг хугацааны хувьд бол амар байдаг. Тэгээд энэ жил бол хамтарж байгаа байгууллагууд одоо манай Flower зочд бодол одоо манай одоо зочин багуудад маш сайхан боломж олгож одоо их сайхан нөхцөл гаргаж өгсөн. Тэгээд бас Flower зочдлынхандаа баярлалаа. Тэрнээс гадна манай энэ тэмцээний одоо цэвэр усыг манай хужирт үндэсний үйлдвэрлэгч дэмжиж бас бид нарт тусалж байна. Тэгээд мэдээллийн спонсороор бас Монголын үндэсний телевиз бас спортын сууг ажиллаж байна. Тэгээд бас олон одоо дэмжигч нар байна. Энэ ташрамд хэлэхэд бас бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. Энэ жилээс жилд бол гэхдээ Монголд энэ хүүхдийн хөлбөмбөгт бид нар бас одоо зүрх сэтгэлээ хөгж бидний ажлыг дэмжиж байгаа бас олон байгууллагууд байгаа. Тэгээд бүгдийн нэрлэхлээр бас нэлээд цаг орох байх тийм. За энэ жил Дэрэн клубын 10 жилээ тохиож байгаа. Дэрэн клуб 2008 онд үүсгэн байгуулагдаж байсан тийм ээ. За тэгээд энэ 10 жилийн хугацаанд бас Дэрэн клуб үнэхээр өссөн дэвшиж
бас хүүхдүүдийн ур чадрын хувьд ч гэсэн үнэхээр дээшилж байна. Тэгээд жилээс жилд дээд лигийн тэмцээн, футзалын дээд лигийн тэмцээн хүртэл одоо тамирчдын гаргаж байгаа амжилт бол нэмэгдсээр байгаа. За одоохондоо бол одоо яг медалийн дараа барив юу 4-р орт одоо дээд лигт Орсын үзүүлэлттэй одоо сүүлийн 4 жил дээд лигт тоглож байна. За Дэрэн клубын гол давуу тал бол өсвөрийн Монголын хөлбөмбөгийн холбооны зохион байгуулж байгаа өсвөрийн буюу одоо залуучуудын эдгэрчүүдийн насны ангиллын тэмцээнүүд бол маш амжилттай оролцож одоо бүх англи төрөлд бол медальтай аврагтай болсоор ирсэн. Тэгээд хүүхдүүдийн одоо энэ эцэг эхүүдийн хөлбөмбөгт хандах хандлага хэрхэн өөрчлөгдөж байна? Жилээс жилд ирж байгаа хүүхдүүдийн тоо хэр нэмэгдэж байна? За тэгээд өөрчлөгдсөн бол их байна. Энэ 10 жилийн хугацаанд одоо ингээ харж байгаад анх бол нэг хөлбөмбөг дуртай нэг 20 хүүхэдтэй л идэвлээ явдаг. Тэд нар нь одоо тэмцээн уралдаанд орж ийн аав ээж нар нэг сонирхтгүй байсан бол одоо бол бас нөхцөл байдал өөр болсон. Эцэг эхчүүд бас хүүхдийнхээ амжилтандыг одоо хамт дагаад одоо хүүхдүүдэд дэмждэг болж байна. Гэр бүлийн одоо доторх уур амьсгал эдгээр бас сайхан юмт болдгол ах гэж бодож байгаа шүү дээ. Одоо хөлбөмбөг бол зөвхөн одоо зүгээр тоглохоос гадна бас энэ айгүй их нийгэмд ач холбогдолтой гэдэг нь бол бас харагддаг тий. Тэгээд энэ аав ээж нар сайхан дэмжиж байна. Эмээ өвөө найз нөхдүүд ирж байна. Хөлбөмбөгийн одоо гэр бүл бол өсөж байгаа. Тэгээд энэ нь бас биднэрт бас цаашд ажил хийхэд бол бас маш их уран болж өгдөг. Тэгээд одоогийн байдлаар бол хичээлж байгаа хүүхдүүд бол маш их байна. Тэгээд орё гэсэн хүүхдүүд их байна. Энэ жил дэлхийн аврагтай жил байлаа. Тэгээд бас хөлбөмбөгт бүртгүүлж байгаа хүүхдүүд бүр онцгой их байх шиг байна. Одоо манайх зааланд бэлтгэлээ хийгээд эхэлсэн. Тэгээд нэг удаагийн цаг дээр л одоо 40 хүүхэд ирж штэ. Тэгэхээр маш олон хүүхдүүд хичээлж гин гэсэн үг. Дасгалжуулагч нарын хувьд одоо Оюслав Бралус дасгалжуулагчаас гадна хэдэн дасгалжуулагч нар? Тэгээд багшаас гадна манай Монгол 4 дасгалжуулагч ажиллаж байна. Тэгээд ер нь бол дасгалжуулагч нар Монголд бол маш их дутагдж байна гэдэг нь одоо харагдаж байна. Тийм болохоор одоо маш богино хугацаанд энэ зөвхөн манай клубын хувьд ч Монголын хөлбөмбөгийн холбооны хувьд ч гэсэн одоо бодлогоор маш олон дасгалжуулагчийг яаралтай бэлдэж тэгжиж одоо суурьа сайн тавьж авах хэрэгтэй байна. Хүүхдүүд бол маш их байна, материал байна. Одоо сайн багш дасгалжуулагчид хэрэгтэй. Тэгээд нэг үе бол бас нөхцөл болцоо нэмэгдэж байна, талбай их болж байна, заал их болж байна. Тийм болохоор одоо багш дасгалжуулагчаа сайжруулад тэгээд одоо зөв арга барилаар заагаад явах юм бол Монголын хөлбөмбөг бол маш их ирээдүйтэй л гэж бодож байна. За яг харахгүй сүүлийн жилүүдэд Монгол улсад бол хөлбөмбөгийн спорт орчимтой хөгжиж байна. Эцэг эхчүүд бас хүүхдүүдэд дэмжиж энэ спортоор хичээллүүлэх энэ хандлага бол нэмэгдсээр байгаа. За Дэрэнт цомын аврах шалгаруулах тэмцээнийг эх 7 хоногийн Мегмараас нэм гарагт буюу 10 дугаар сарын 30-наас 11 дугаар сарын 4-ний өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн радио телевиз MNB спорт цог үзэгч та бүхэндээ буян тухай спортын ордон болон футзалын ордноос шууд дамжуулан үзүүлэх юм. За бид тэмцээний тоглолтуудыг бүрэн ихээр нь үзэгч та бүхэндээ хүргэнэ. За Дэрэн цомын аврах шалгаруулах тэмцээн одоо энэ жилийн бас футзалын үлрэлийг нээж байна тийм ээ. Бас энэтэй холбогдуулаад нэг асуултыг дасгалжуулагчаас асуухад ер нь Монгол улсад таны хувьд заалны хөлбөмбөг буюу футзал эсвэл гадаад албан хөлбөмбөг хоёрын аль нь илүү хөгжинө гэж боддог вэ? Монгол хүний бие физиологид илүү тохирч Монгол тамирчид аливаар нь илүү амжилт гаргана гэж боддог вэ? For Mongolian people, I always prefer big football because хөлбөмбөг дэлхийн хүмүүсийн хувьд хамгийн чухал зүйлсийн нэг болсон. Монгол хүүхдүүдэд одоогийнхоос хавгүй илүү амжилт гаргах нөөц бололцоо байдаг. Ихэнх хүмүүс Монгол хүүтэй цаг агаарын эрсдэс нөхцөлтэй гадаад талбайд удаан хугацаагаар тоглох боломжгүй гэж ойлгодог. Энэ бүхэн үнэн ч байгаа боломжоо хангалттай сайн ашиглах нь чухлаа. Гэтэл 10 дугаар сарын 25-нд өнөөдөр л өвлийн анхны цас орж байна шүү дээ. Дэрэн багийнхан бол хүйтэн үед ч зуны улиралд ч Монголоос явж Европын орнуудад олон тэмцээн уралдаанд оролцдог. Дараа жил бид жишээ нь футзалаар дэлхийн чансааг тэргүүлдэг Бразил улс руу явна. Үүнийг ер нь гол зорилтуудын нэг болгож цааш үргэлжлүүлэхэд бидэнд тусламж хэрэгтэй. Баг хамт олон ч үүндээ итгэж боломжтой заримыг нь хэрэгжүүлээд явж байна. Зөвхөн гэр бүл, баг хамт олон багш дасгалжуулагчдын хүч дутна. Тамирчид өсвөр насндаа хөлбөмбөгийн спортод хэрэгтэй маш олон зүйлсийг футзалаар сурах боломжтой байдаг. Манай клубын баг хамт олон манай захирал бид бүгд монголчуудад эцэг эхчүүдэд маш чухал суур үндсэн ойлголтыг өгч хүүхдүүд хөлбөмбөгөөр амжилттай явж болно гэдгийг харуулж эхэлсэн гэж боддог.
Хамгийн чухал нь тэд зөвхөн хөлбөмбөгтөө тоглон амьдарч маргааштай санаа зовохгүй байж чадвал Монголын хөлбөмбөгт огцом өсөлт гарна гэж боддог. Тийм орчин нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байна. Монголчууд хөлбөмбөгийн спортоор эхлээд Аз твдээ ариун амжилт гаргах боломжтой гэдг нь илэрсээр байна. Би ч үүнд итгэлтэй байдаг. Өнөөдөр би Монгол улсад 6 жил ажиллаж байгаа шалтгаан нь энэ болов. Football players and to trust to we can to do something. За баярлалаа та бүхэндээ. За баярлалаа. Үзэгч та бүхэндээ бид спортын онцлог зочин нэвтрүүлгээ хүргэлээ. Дэрэн цом 2018 тэмцээнийг бид эх 7 хоногийн мегмар гарагаас нэм гараг хүртэл 6 өдрийн турш бүрэн ихээр та бүхэндээ шууд дамжуул үзүүлэх юм а. Өнөөдрийн нэвтрүүлэгт Дэрэн клубын захирал Мөнхжулуун, за Дэрэн клубын засгалжуулагч Бүгд найрамдах Серб улсын иргэн Владислав Бралусич нар оролцлоо та бүхэндээ баярлалаа. За хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа.